За мэдрэлийн тогтцооны үйл ажиллагаа рефлексээр зохицуулагддаг. За альва цочрол төв мэдрэлийн системийн оролцоотойгоор биеийн махбодоос хариу үйлдэл үзүүлэхийг рефлекс гэнэ. Жишээлбэл хүүхэд нэрээр нь дуудахаар эргэж харах юм. Энэ бол рефлекс буюу хариу үйлдэл үзүүлж байна гэсэн үг байна. За рефлекс нь цочролд хариулж буй хурдан хугацааны зориудын бус урьдчилан нөхцөлдсөн хариу үйлдэл юм аа. За ихэнх рефлекс амьд үлддэг, биеийг гэмтхээс хамгаалах, хохирлоос хамгаалах чиглэгдсэн байдаг. За тухайлах юм бол ханиалгах нь амьсгалын доод замын цочрлыг арилгах, за нус голч нь хамрын хөндийг цэвэрлэх зорилготой байдаг. За рефлекс хүний бие махбод тодорхой цочролд маш хурдан автоматар хариу үйлдэл үүсгэх замаар өөрийгөө хамгаалж идэг. За халуун зүйлд гараа хүргэхэд тарих өвдөлтийн мэдээллийг боловсруулахаас өмнө хүн маш хурдан гараа татаж авч чаддаг. За энэ нь хүний түлэгдэж гэмтхээс хамгаалсан рефлекс үйлдэл юм. За рефлекс нь нухс юм уу тархины доод хэсгийн мэдрэлийн ширхгүүдийн тусламжтайгаар гадаад болон дотоод орчны өөрчлөлтөнд хариу үйлдэл үзүүлэх үйл явцаа. За зарим тодорхой цочролд нухс тархинаас хамааралгүйгээр автоматар хариу үйлдэл үзүүлдэг байна. За рефлекс нь маш чухал ач холбогдолтой бөгөөд мэдээлэл рецептороос эффекторт аль болох хурдан дамжих шаардлагатай байдаг. За тиймээс энэ тухай бодож цаг алдах боломж олгодоггүй. Аливаа рефлексийн анатомийн үндэс нь рефлексийн ном юм. За рефлексийн ном нь 5 үндсэн хэсгээс тогтдог. За нэгдүгээрт нь рецептор буюу хүлээн авах. За хоёрдугаарт нь афферент буюу төв тэмдэглэг мэдрэлийн ширхэг. За гуравдугаарт нь мэдрэлийн төв. За дөрөвдүгээрт нь эфферент буюу төвөөс дутах мэдрэлийн ширхэг. Тавдугаарт нь ажиллах эрхтэн гэсэн юм 5 үндсэн хэсгээр рефлексийн ном тодорхойлогддог байна. За халуун устдаас аавн гараа хүргэх үед арсны рецептор сэрлийг хүлээж авна. За сэрэл нь мэдрэлийн импульс хэлбэрээр аксоноор дамжин нугсанд очино. За мэдрэлийн импульсийг хүлээж авч цааш дамжуулж байгаа энэ нейрон бол мэдрэхүйн нейрон. За нугсанд байгаа завсрын нейрон мэдрэлийн импульсийг бусад нейронууд руу дамжуулна. Халуун зүйлд хүрсэн гараа татаж авах тохиолдолд гарын булчин эффектор болно гэсэн. За энэ үед хөдөлгөөний нейроны аксоноор ирсэн мэдрэлийн импульс гарын булчингуудад тархснаар булчин агшиж гараа татаж авах гэсэн. За энэ бол нөгөө рефлексийн номыг зааж байна гэсэн. За рефлекс мэдрэлийн үйл ажиллагааны гол үндсэн хэсэг болдог. За рефлекс үйл нь мэдрэлийн үйл ажиллагааны нэгдмэл мэдрэл болох сэрэл ба саадлын харилцан үйл ажиллагаанаас шалтгаална. За гадаад дотоод зочруулын үйлчлэлээр мэдрэлийн эдэд сэрлийн долгион бий болох үзэгдлийг сэрэл гэж нэрлэдэг. За рецепторт үүссэн сэрлийн сэрлийг долгионы хэлбэрээр төв мэдрэлийн системийн нэг нейроноос нөгөөд дамжих ба дараа нь эргэтэн очиж түүнийг үйл ажиллагаанд оруулна гэсэн. За тодорхой зочруулын үйлчлэлд хариулахдаа сэрлийн гадаад шинж тэмдэг илэрдэггүй буюу үүсэж байсан сэрлийн хэмжээ буурдаг тийм идэвхтэй байдлыг саатал гэж хэлдэг. За төв мэдрэлийн системийн аль нэг бүлэгт саатал үүсгэн түүний үйл ажиллагааны байдал зочруулын шинж байдлаас шалтгаалдаг. За ийм рефлекс үеийн эцсийн дүн зөвхөн рецепторын байдлаас биш зочруулын үйлчлэлээс үргэлжлэх хугацаа, хүч, шинж байдал мөн төв мэдрэлийн системийн үйл ажиллагааны тухайн үеийн байдлаас хамаардаг. За Оросын физиологч Павлов рефлексийг судлаад түүнийг болзолт ба болзолт бус рефлекс гэж ангилсан байх нэ. За рефлексийн төрөл болзол ба болзол бус рефлекс гэж байна. За болзол бус рефлекс гэдэг нь төрөлхийн шинжтэй буюу үе удаан дамждаг төв мэдрэлийн системийн доод төвүүдийн үйл ажиллагаагаар явагддаг гэсэн. За жишээлбэл хүн болгонд адилхан илэрдэг юм шинжүүд байж болно. За жишээ нь одоо гялвсан юм цас харахаар хүн болгонд мэдээ амьдаг. За энэ бол болзолт буюу төрөлхөөс байсан юм хамгаалах урвал буюу болзол бус рефлекс байна. За болзол рефлекс гэдэг төр зүрийн шинжтэй хувийн амьдралын явцад үүсдэг, тархины гадрын оролцоотой явагддаг,
тархины гадрын боловсролт зочиулын үйлчлэлийг хүлээн авах эсвэл боловсрол бус рефлексийн хэсгийн хооронд төр зүрийн холбоо үүснээр боловсрол рефлекс үүсдэг. За ингэж боловсрол рефлекс, боловсрол бус рефлекс дээр суйрлан үүсэх бөгөөд ихэнхдээ боловсролт зочиулууд нь гадаад орчин ба бие махбодын дотоод байдлын ямар нэгэн өөрчлөлт байдаг. За жишээлх юм бол сурагчид хичээлдээ сууж байхдаа гараа өргөх ч юм уу тийм ээ ийм байдлаар багштай асуулах гэж байгаа бол энэ амьдралын явцад үүссэн боловсрол рефлекс гэсэн хоох дуурахаар одоо завсрал ингээд хөвгдөд гарч үүдэх бол бас боловсрол рефлексийн жишээ байх нэ. За боловсрол бус рефлекс хүн бүр ижил хариуцлага үзүүлдэг. Ерөөсөө бид нар хүүхэд болгон төрөнгүүтээ уйлдаг. Энэ бол уйлж байгаа олол юу гэсэн юм бэ? Боловсрол бус буюу төрөлхий рефлекс гэсэн үг байна. За насан турш нь хадгалагддаг. За тэгээ удамшдаг, ухамсарт цахигддаггүй ямар нэгэн урьдчилсан нөхцөл шаардлагагүй байдаг. За боловсрол рефлексийн хувьд хүн бүрийн хариу үйлдэл өөр байдаг. За амьдралын явцад үүсдэг. За төр зүрийн шинжтэй хүн өөрөө удирдах боломжтой тодорхой нөхцөлийг давтамжтайгаар хийснээр үүсдэг гэсэн. Рефлексийн номыг зурсан өвдөгний рефлексийг харуулсан байна. За нэгдүгээрт нь мэдрэлийн эмчит үзүүлэхээр энэ жижигхэн алхаар өвдөг рүү цогч үздэг. За нэгдүгээрт нь оюуны дөрвөн толгой булчинтай холбогдсон шүрмсийг цогсноор зохиомлоор одоо сэрэл өдөг гэсэн. За хоёрдугаарт нь болж байгаа юм хэрэг хүлээн авах дөрвөн толгой булчингийн гинтийн сулралтыг мэдэрч мэдрэхүй нейрон энэ мэдээллийг нухс руу дамжуулна. За энэ дээр ингээд мэдээлэл дамжиж байгаа шар өнгөтэй гэхлээр харагдаж байна зурган дээр. За гуравдугаарт нь нухсан дэх завсрын нейронууд мэдрэлийн нейроноос дохиог хүлээн авч хөдөлгөөний нейронууд руу мэдээллийг дамжуулна. За дөрөвдүгээрт нь хөдөлгөөний нейронууд гуйны дөрвөн толгойд булчин руу дохио дамжуулна. За завсрын нейрон гуйны арын булчинд холбогдсон хөдөлгөөний нейроныг саадуулна. За тавдугаарт нь гуйны дөрвөн толгойд булчин хангашиж шилбэг урагш татан хөдөлгөөд хүрнэ. Энэ үед булчин эффектер хэрэгтэй болж байгаа гэсэн үг. За жишээлбэл энэ сайхан хоол үнэрлэг харах үед үүсэх рефлексийн юм. За хоол үнэртэх. За энэ бол яг нь үнэрлээд одоо тийм хараад нэр яадаг үгээр нэгдүгээрт нь шүлс гоождаг. За хоёрдугаарт нь гараа хөдөлгөөд явуулаад биднээс нэг авч иддэг гэсэн. За ийм байдлаар рефлексийн юм үүсгэнэ. Хариу үйлдэлийн хурд буюу хугацаа. За хариу үйлдэлийн хурд гэдэг нь цочрлоос ирэлсэн мэдрэлийн импульс булчинд ирэх хугацаа юм аа. Ихэнх хүмүүст ойролцоогоор 1.2 секунд орчим байдаг. Нэг үйлдэх юм бол халуун юм гараа хүргэлээд татаж авна. Энийг бол бид нар хариу үйлдэлийн хурд гэж нэрлэдэг. За энэ хариу үйлдэлийн хурдад тухайн хүний одоо тийм ээ нөлөөлөх хүчин зүйлүүд байдаг. За хариу үйлдэлийн хурдад нөлөөлөх хүчин зүйлүүд байдаг. За энд бол тухайн хүний одоо ядарсан байдал, арх уусан байдал, за сэтгцэл нөлөөлсөн ийм зүйлс хэрэгэлсэн байдал, за нас сэтгүүгээд олон зүйлүүд хамаарч болно. За жишээлх юм бол за машин бариа явж байгаа хүний зураг байна. За тэндийг амтны туулаа гараад ирлээ. За энэ үед тухайн хүний одоо нөгөө самбаачлах урд ямар байх вэ гэдгээс шалтгаалаад тоормосоо тэр хугацаанд одоо хэдийн хугацаанд гიშгэж амжих вэ гэсэн энэ хурдыг бид нэр цочрлоос ирж байгаа хариу үйлдэлийн хурд гэж нэрлэж байгаа. За тэгэхээр одоо тоормос гიშгэх хурд нь бол эрүүл хүнд бол тэгээ эрүүл залуу ядраагүй хүнд бол хурдан байхад за арх хэрэгэлсэн юм уу удаан хугацаагаар унтаж амраагүй ядарсан үед бол энэ самбаачлах хурд маань яг багасдаг байх нэ. За Ешин 2020 оны B2-ийн 28 дугаар асуултан дээр мэдрэхгүй зохицуулалттай холбоотой дараах асуулт алгуур орж ирсэн байна. За гадны цочрол хариу үйлдэл үзүүлэх үйл явцыг харуулсан рефлексийн номыг 1-4 зургаар илэрхийлэв. За мэдрэлийн импульсийн өргөдөх замыг хариуцдаг бүрдэл хэсгүүдийг тодорхойлно гэж. За тэгэхээр 1-2 бол өксөх хэсэг байна, 3-4 бол уруудах хэсэг байна. За уруудах хэсэг дээр бол мэдээж 3-аар бол хөдөлгөөний нейроныг, за 4-өр бол эффектер эрхтнийг заасан байна. За тэгэхээр хий хариулт байх нэ. За яшид орчих мөртлөө
За энэ бүлэглэлийн асуулт алгуулс байж болно. За хүүхэд хурц зэрэгтэй хадаас нь гараа хатгахад явагдах рефлекс үйл ажиллагааны номыг зурагт харуулжээ. Зургийг ашиглан рефлексийн нөмрийн дамжих замыг зөв дарааллаар харуулсан сонголтыг олно гэж байна. Нэгдүгээрт нь мэдээж арсны хүлээ авамгаар буюу рецептор. За өксөх буюу афферент ширхэг, мэдрэлийн төв, гурав дахь буюу эферент ширхэг, ажиллах тэгтэн гэсэн ийм дараалалаар явагдана. За тэгэхээр энэ хариулт энэний зөв хариулт бол C байх нэ.